Шингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд баригдаж байгаа Макс Зурга компанийн барилга дээрээс төмөрөөнч хүний амь эрсэтсэн харамсалтай хэрэг гарлаа. Тухайн осол барилгыг барих явцад бэхэлсэн тулгуур төмөр муу хэгцсний улмаас болсон байх магадaltaй гэж албаны хүмүүс хэлж байгаа. Ийм хариуцлагагүй байдлаас болж хүний амь эрсэтсэн тохиолдол өмнө нь ч гарч байсан. Өнгөрсөн жил ихэд хөтөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй улмаас барилгын ослоор 10 гаруй хүн амнасаа алдсан байна. Өглөө 10 цаг 30 минутад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Гисэр сүмийн уулзуурын зүүн талд баригдаж байгаа Макс Группийн барилгын өмнөх замын 3 дугаар игнэнд явж байсан Land Cruiser 200 машины жолооч энэ нь уг осолд өртөн амь насаа алдлаа. Охирогч энэ нь эдийн засгийн хөгжлийн яамд жолоочоор ажилладаг 30 гаруй настай хүн байжээ. Охирогч тухайн үед албан ажиллаа гүйцэтгэж явсан гэлээ. Манай улсад барилга барихад бэрхлэлтийг ямар материалаар хийдэг, хэр бат бөх зүйлээр хийх талаар тодорхой стандарт байхгүй байгаа нь ийм төрлийн осол удаа дараалан гарах шалтгаан болж байгааг албаныхан нотолж байлаа. Яг сая энэ осолтой холбогдуулаад ярихад барилгад хэрэглэгдэх тэр тулгуурынх нь бол стандарт одоор Монгол Улсын нутаг дэвсгэртэр одоор бол байхгүй байна. Одоо юу гэдэг нь тэр тулгуур тавигдах физик механик шин чанарч байт юм уу те. Түүнийг одоо хэрэглэх тийм зааварчилгаа зөвлөгөөд яг зүгээр тухайн компаниуд өөрсдөө л оруулж ирэхдээ нэг дотоод мөрдөх юм байгаас биш нийтэд авч мөдлөх юм байна гэж бол байхгүй байна. Гол энэ ингэж тулгуурууд унаад байгаа зарим нэг зүйлүүдээр нь яг хүмүүсийн судалгаанаас харж байхад тэр тулгуур төмрүүдийг одоо тэр болтыг сулж ээж авах ёстой юмнуудыг дандаа хүчээр цохиж ингэж цогсноор нөгөөдгөө барьж авч чадахгүй байх болцоотоор ингэж одоо тулгууртай холбоотой бол иймэрхүү ослын дэглүүд бол маш их гарч байгаа л да. Макс Зурга компани уг барилга нь газрын зөвшөөрөлтэй. Гэхдээ 2012 онд нийтийн эзэмшлийн талбайд сарвж хаалтгүй барилга барьж байна хэмээн үйл ажиллагааны төр зогсоож байжээ. Түүнчлэн ажилчдынхаа дунд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах сургалт зохион байгуул гэсэн санамжийг ч хүргүүлж байсан гэлээ. Осол гарах үед тухайн барилга дээр Magic Glass гүйцэтгэгч компани ажилчид ажиллаж байжээ. Хуулийн дагуу энэ байгууллагад хариуцлага тооцно гэдгийг албаныхан хэлж байна. Энэ асуудлаар манай эфирийн шууд студиуд манай Монгол Медиа агентлагийн тоомч Гандима үргэлжлүүлэн хөргөхээр ажиллаж байна. Орой мэдрэг Гандима. За, уг нь бид студиуд албаны хүмүүсийг урьж тайлбар хийх урьсан байгаа. Харамсалтай нийслэлийн удирдлагууд барилга хот байгуулалтын яам. За, түүнчлэн мэргэжлийн элтийн ерхий газраас өнөөдөр манай эфирт ирэх боломжгүй гэсэн хариултыг өгсөн. Гэхдээ бид өнөөдөр хариуцлагын асуудлыг маш нухацтай ярих ёстой. Зөвхөн яриа зогсохгүй. За, хариуцлагын асуудлаар албаны хүмүүс яг юу хийж гүйцэтгэх өнгөрсөн хугацаанд за одоо ер нь хууль эрх зүйн орчин яг хэрхэн шинжлэгдэх гэдгийг бид өнөөдөр иргэн нэг шаардаж үр дүнгийг харах ёстой. За энэ утгаараа тухайлбал 2013 оны хугацаанд бол нийт 14 хүн барилгын ослоор амь насаа алдсан гэсэн тоо баримтыг өнөөдөр нийслэлийн мэргэжлийн элтийн газраас бид авсан байгаа. Гэтэл 12 оноос эхлээд бид барилгын асуудлыг ялангуяа хэвлэл мэдээллийнхаа маш нухацтай хөндөжсэн Монгол хүн Монгол нутагтаа аюулгүй эрсдэлгүй амьдрах боломж алга гэдгийг бол онцлон дурдж байсан. За тухайлбал 2012 оноос хойш одоо дуртахад 9-р сарын 13-нд нь бол барилгын кран нураад эсвүүгийн охин амь насаа алдж байсан ийм тоо баримт байгаа. За түүнчлэн үүнээс хойш бол яг 17-нд нь тухайн сарынхаа өөрөөр хэлбэл 14 хоногийнхэн дараа өнөөдрийн ослог гарсан барилгын яг дэргэд Тэнгис кино театрын өмнө баригдаж байсан ийм барилгаас бас төмөр унаад 22 настай оюутан залуу амь насаа алдж байсан ийм түүх байгаа. За түүнчлэн онцгой байдлын ерхий газрын аврагч бас дээрээс нь төмөр унаад хараагүй болж ирсэн ийм туршлагууд байгаа. Бид 3хан жишээг дурдлаа. Энэ бол 12 оны тоо. Харин 13 онд 14 хүн амь насаа алдсан гэдг нь өмнөх оныхоос 40%-аар буурсан тоо гэдгийг өнөөдөр нийслэлийн мэргэжлийн элтийн газраас онцлсон. Өөрөөр хэлбэл 40%-аар буурахад л 14 хүний амь нас жилд барилгын ослын улмаас үрэгдээд байгаа гэдэг бол маш их тоо гэдгийг бид өнөөдөр дүгнэн хэлэх гэсэн юм а. За эндээс ямар гарц байж болох вэ? Түрүүн хэлсэнчлэн стандарт норм байхгүй. Ер нь бид цаашдаа яах вэ гэдгийг өнөөдөр нийслэлийн мэргэжлийн элтийн ерхий газрын хэлтсийн дарга инх төвшнгөөс бид тайлбар авсан байгаа. Энэ тайлбарыг үзүүлье. Эрүүл ахуйн тухай хууль гэдэг. Энэ хуульд яг бид нар хуулийн өөрчлөлтөнд бол санал өгч байж байгаа. Ялангуяа энэ барилга захиалж бариулж байгаа одоо аж ахуйн нэгж байгуулагч гэдэг юм уу, иргэдэлч гэдэг юм уу, хариуцлага тооцдог болгоё гэдэг. Ийм асуудал бас ярьж байгаа. Одоо юу гэдгийг барилга дээр ямар нэг осол гарахад бол
тухайн барилгыг гүйцэтгэж байсан ч гэх юм уу. Тухайн байгууллагын одоо тий ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа барилгын компанид л одоо юу гэдгийг тэр арга хэмжээг агуулад хариуцлага тооцоо явуулдаг. Тэгэхээр яг хариуцлагыг бол зөвхөн барилгын болон гүйцэтгэгч компаниудын удирдлагуудаа тооцоод өнгөрдөг энэ систем өнөөдөр өөрөө барилгын ослыг бууруулахгүй байна, эрсдлийг бас бууруулахгүй байна гэж дүгнж болохоор байна. За гэтэл мөн 12 оны үйл явдлыг иргэн нэг сануулхад 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг би онцлохыг хүсэж байна. Энэ өдөр Монгол Улсын ерөнхийлөг захиагийн элбэгдөрж барилга хот байгуулалтын сайд, хууль зүйн сайд, нийслэлийн засаг дарга, за түүнчлэн 9-р охины аавтай уулзалтыг бол хийсэн байгаа. За яг энэ үеэр бол зөвхөн барилгын компаниуд хариуцлагыг үүрээ зогсдог биш. Энд бол албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой, хууль эрхцэн орчныг шинжлэх ёстой. За түүнчлэн яг ийм шинжлэгийг энэ өдрөөс эхлүүлээ гэдэг 2012 оны 10 дугаар сарын 24-нд Монгол Улсын ерөнхийлөгч онцолж байсан. За түүний тухайн үед хэлжсэн үгийг одоо иргэн нэг сануулъя. Иргэн хуулинд одоо бүгдээр өөрчлөлт оруулъя. Яг тэр хуучнаараа байж байгаа. Нөгөө л иргэн гэдэг иргэн л хууль зөрчдөг гэдэг ойлголттой болохоос биш албан тушаалтанд дарга хууль зөрчдөг гэсэн ойлголт бараг байхгүй шүү дээ. Бүр тэр нь 70-80% болох ёстой. Тэгээ шинэ хууль гарах тусам эрүүгийн хуулинд зүйл ингэ нэмэгдээд яваад иж болно шүү дээ. Тэр хариуцлагын хууль нь эрүүгийн талаас нь тэрэнд нь хийж өгдөг. Захиргааны хуулинд тэр нь хийгдэж яадаг. Иргэний хууль нь тэр асуудал нь хийгдэж явж яадаг л байх юм бол одоо явна. Ингэхгүй бол үнэхээр явах. Одоо энэ эсвүгний энэ амнаас алдсан энэ өдрөөс хэдүүлээ эхлэх цэг тогтоох хэрэгтэй. Тэр 9 сарын 3-наас өнөөдрийн энэ уулзалтаас эхлэе. Өмнө нь ийм замбраагүй, ийм муухай, ийм сэтгэлгүй явж ирсэн баг. За яг тухайн өдрөөс эхлээ хариуцлагын механизмыг цогцоор нь бий болгоё гэдэг санаачлагыг ерөнхийлөгч хэлжсэн. Харин энэ санаачлал маань хэр ажил хэрэг болсон бэ гэдгийг өнөөдөр бид иргэн нэг дүгнэх ёстой. Тухайлбал яг энэ уулзалтан дээр сууж байхдаа хууль зүйн сайд Тэмүүжин хэлсэн байгаа. Биднэрт цогц шийдэл хэрэгтэй юм байна. Өөрөө тухайн үед хүлээн зөвшөөрж исэн. Гэхдээ эргэцэн орчин өнөөдөр бүрдсэн үү гэдгийг түүний яриагаар иргэн нэг сануулъя. Энэ аж ахуйн нэгжийг улсад бүртгүүлээд ашиг орлогын өөрийнхөө халаас руу хийгээ явж байгаа тэр эзэн хэн байгаа юм? Энэ барилга дээр хяналт тавиад төрийн нэрийн өмнөөс ажиллаж исэн нөгөө мэргэжлийн хяналтын байцаагч нь тийм хүмүүсийг ажилд аваад томилоод гарын үсгээ зураад баталгаажуулаад явж исэн дарга нар нь хэн байгаа ингээд цогцоор нь хариуцлага хараад нэг хариуцлага тооцох нэг систем тогтоох хэрэгтэй байна. Үнэхээр ийм цогц систем бүрдүүлэхийн тулд цоошин стандартыг мөрдөх ёстой. За үүнийгээ бол шат дараалан хэрэгжүүлнэ гэсэн амлалтыг мөн тухайн үед барилга хот байгуулалтын сайдын өгсөн ярианаас бид бас архиваас гаргаж ирсэн байгаа. За энэ яриаг үзүүлээд эргээд холбогдъё. Яамнаас очиж байгаа одоо манай мэргэжлийн хяналтын хүмүүс маань бол компани захирлыг шалгахгүй. Компани үйл ажиллагааг үзэхгүй. Хамгийн гол юм бол нөгөө барилгаа барихлаа энэ дотоод хяналтын механизм чинь хэр ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чинь норм дүрмээ хэрэгжүүлэхийн тулд та нар ямар хяналт тавьж ажиллаж байна. Энийг нь шалгуулах хэрэгтэй. Энийг цаг тухай дээр шалгаад дээр нь энэ дотоод хяналтын механизмын санхүүжих нөхцөлийг нь бол тухайн барилгын өөрийнх нь одоо төсөвт нь оруулаад шийдчих юм бол тэр зардлаараа хяналтаа тавьдаг тийм механизмтай байх хэрэгтэй. Ийм механизм байх ёстой гэж ярьсан. Гэхдээ өнөөдөр хүртэл ийм механизм бүрдээгүй. Ийм стандарт алга гэдэг түрүүн барилгын хөгжлийн төвийн дэд захирал ган тулгын ярианаас үзэгчид харсан. За түүнээс гадна ер нь бол шалтгааныг нь хөөгд үзэхээр хууль бус газар олголтоос бүр анхныхын шалтгаан үүсэлтэй байдаг. За ингээд зориултын бус газар олгодог. Жишээлбэл өнөөдөр бол замын 3 дахь игнэнд явж исэн машины дээрээс төмөр унсан. Хэдийгээр явган хүний гарцыг хамгаалж өгсөн боловч 3 дахь игнэнд төмөр унвал тэнд эрсдэл үүсгэх гэдгийг барилгын компани тооцоолоогүй. Анх газар өгөхдөө тийм давчуу газар дээр тийм өндөр байшин барих зөвшөөрлийг өгөхдөө энэ асуудлыг ерөөсөө огтоос хайхарч үзээгүйтэй улбаатай. За түүнчлэн яг үзэгчид санаж байгаа бол барилгын зөвшөөрлийг нэг янзаар өгөөд бариад эхлэхээрээ зориултыг өөрчилдөг. Тухайлбал яг
2012 оны 9-р сарын 17-нд Тэнгис кино театрын өмнө баригдсан тухайн тэр 16 давхар байшин бол уг нь усан оргилуурын зориулалтаар баригдаж хагаад тэгээд зориулт нь өөрчлөгдөөд 16 давхар болоод үйлчлэгээний барилга болж өөрчлөгдөжсэн. Гэтэл нийслэлийн удирдлагууд за энэ тухайн үед юу гэж амлаж ирснийг иргэн нэг сануулъя. Юу гэхээр тухайн газар хууль бус учраас энэ байшин чөлөөлнө гэжсэн. Гэхдээ өнөөдөр хүртэл тухайн байшин чөлөөлөгдөөгүй хэвээр байгаа. Ингээд нийслэлийн засаг дарга Батүлийн тухайн үед өгчээсэн ярилцлагыг үзүүлье. Жишээ нь саяны одоо газрын зөвшөөрлгүй ээжэж барилга барьсныг бол чөлөөлнө гэдэг бол хуулийн дээр ямар ч одоо тохиолдолд ойлгохоор бичсэн юм байгаа үстэй тийм үү? Чөлөөлнө. Тов тодорхой. Тийм учраас энэ дээрээ бол би сая шийдвэр бид гаргалаа гэж ойлгож байна. Шийдвэр гаргалаа гэж ойлгож байна гэсэн гэхдээ энэ шийдвэр хэрэгжээгүй өнөөдрийг хүртэл тухайн барилга сүндэрлж байгаа. Яг хажууд нь тэр цаг мөчид баригдаж эхлэхгүй байсан байшин өдөрт 20 гаруй давхар болцоод өнөөдөр хүнээ амнаас эрсдэх шалтгаан болсон байгаамаа. За өнөөдрийн энэ мэдээллийг бэлтгэх явцад бид интернет сайтуудаас мэдээллүүдийг цуглуулсан. За түрүүн хэлсэн 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын ерөнхийлөгч албан тушаалтнуудтай уулзах тэр уулзалтын барилга хот байгуулалтын сайд мөн хэлэхдээ за сахилах хариуцлагыг сайжруулна, хууль эрх зүйн орчныг өөрчилнө. За барилгын компаниудад сургалтыг зохион байгуулна. За түүнчлэн зөвхөн зөвшөөрөл авсан одоо юу гэдэг шаардлагыг хангасан компаниудад цэнхэр карт олгоно. Үүний дараагаар барилга барих зөвшөөрөл олгогдно гэх мэтээр за шинэ стандартууд гаргана гэх мэтээр маш олон шинэ санаачлагыг бол бид санаачлага гэж онцолж байна. Яагаад тэгэхээр энэ бол ажил хэрэг болоогүй өнөөдрийг хүрсэн байгаа. Тэгэхээр энэ санаачлагуудыг гаргаж байсан ч гэсэн өнөөдрийг хүртэл хүний амнаас эрсдэх нөхцөл байдлууд арилаагүй байгаа учраас ММ агентлаг за Монгол хүний үнэлэмж гэдэг цувралаараа өнөөдрийн энэ таймыг хүргэж байгаамаа. За түүнчлэн бидний бас нэг хэвлийнхний зүгээс онцолж байгаа сэдв бол өмнө нь амь насаа одоо хүний амь насанд хүрж исэн ийм барилгуудыг цаашид үргэлжлүүлэн барих уу. За түүнчлэн яг ийм хариуцлага алдсан компани дахиад барилга барих зөвшөөрөл авах уу. За түүнчлэн удаа дараалан ийм хариуцлага алдсан компаниудтай ер нь нийслэлийн болон удирдлагууд болон за түүнчлэн салбарын ямар хариуцлага тооцож ирсэн бэ гэдэг мэдээллүүд одоо бас бүрхэх хэвээр байгаа. Энэ талаар бид үргэлжлүүлэн сурвалжлах болно. Ингээд өнөөдрийн тоймыг тоомч гандимаа хүргэлээ цагийн үрдээ үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ.